tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? Удаан хугацаанд ингээд хуримтлалаа хийсэнгүү. За тэгээд дунд нь бас нэлээд олон янз бүрийн юм боллоо. Тэгээд тэрнтэй холбоотойгоор яг ингээд сэтгэл зүйчдэр энэ амьдралын манаа нөгөө хөвшлүүд ингээ өрнөж байгаа үйл явдлууд маань яг тогтворгүй байсан учраас бас хийх боломж олцсонгүй. За тэгэхээр одоо бас нөгөө хит хитэн юм өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр тэрийг ингээ эхнээс нь авахлаа бичээ явъя. За одоо ингээ 11 сарын сүүлчийн 7 хоног гэд тооцчихъя. Зүгээр 11-р сарын гэж биччихье. За тэгээд ер нь бол энэ байрны зардлууд одоо сарын зардлуудыг манай нөхөр бүгдийг одоо төлдөг басан маа шууд нөө шилжүүл явдаг басан маа. Тэгэхээр энэ сарын хэсгийг тур зурдаа үлдээе. За тэгээд яг орлогоо эхлээд яг энэ 7 хоногийн хувьд бол орлогоо бичихгүй. Тэгэнгүүтээ яг шаардлагатай эдэн дүүрэг нөхөж хийх хэрэгтэй. Тэр мөнгнүүдээ бүгдийг ингээд биччихэд тэгснийхаа дараагийн 7 хоногоос би илүү тогтвортой явъя гэж бодож байгаа юм. За тэгэхээр эхлээд нь шууд энэ хадгаламж болон бусад хэрэглээний зардлаас эхлэе гэж бодож байна. За хөвгүүдийнх дээр ойрч өрөөсөө мөнгө хийхгүй байгаа. За энэ 30 мянга хийчихье. За ариун цэврийн хэрэгсэл. За энэ юу н гайг байгаа. Манайд бараг бүхэл юм байгаа. За эрүүл мэнд дээр тохондоо хийхгүй. За гэр бүл дээр бас хийхгүй. Гэтэ ер нь энэ хоёрыг би арныг байлгах үгүйгээ бас яг сайн мэдэхгүй байна. Энэ хоёрыг зүгээр нэг нэгтгээд нэг шаардлагатай үед гэж гаргасан дээр юм шиг одоо яг энэ дээр бол одоогоор яг сайн хэлж мэдэхгүй байна. За гоо сайхан дээр 30 мянган төгрөг хийчихье. За машины хэрэгсэл бас айгүй юу байгаа. Машины хэрэгслийг бас яг ер нь зарим ингээд ангиллуудаа яг нөгөө нэг ашиглалт нь яаж ийн гэдгээс шалтгаалаад зарим ангиллуудаар жоохон би бодох юмнууд их байна. За хормон дээр явна. Одоо бол бидэрт хоёр л одоо юу үлдсэн байгаа гэсэн үг шүү дээ, хуримтлал. За тэгэнгүүт хормон дээр болохоор эн чинь 9 сарын эхний 7 хоногт л хийсэн гэдэг чинь 9 сарын 2 дахь 7 хоног 3 4 тэгээ 10 сарын 1 2 3 4 тэгээд 11 сарын ингээд нийт 7 хоног 1 2 3 4 нийт 11-ийн 7 хоног юм. 11-ийг өөрчлөн 20 мянга 220 мянган төгрөг. За тэгээ 52 7 хоногт бас нилээ мөнгө хийн. За хараад одоо ер нь бол ингээ 12 сар үлдсэн байгаа учраас дөрөвхөн л дүрс үлдэн тэрнээс бусдын дүрх хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр 1 2 3 сүүлийн дөрвийн үлдэгээ бусдын тооцчихъя. 46-аас эхлээд гэсэн үг. 31 За 432 мянга хийж хөтлөө байна. За одоо энэний нийлбэр дүнгийн гаргаад. За тэгээ энэ мөнгнүүдээ болохоор би бэлэн мөнгөний задрагааны хуудасаа бүгэлж банкнаас чиж авна. Тэгээ ер нь бол урдын хэмнэлтэд орохыг хичээж байгаа. Яагаад гэвэл тэр хэмнэл маань яг ингээд хуримтлалыг бүр ашигтай үсгээ бэлэн мөнгөөр яг ингээд зөв зохистой зарцуулахад бүр маш их тусалдаг байсан улам л одоо мэдэгдээд байгаа. Тэгэхээр би тэр хэмнэлтэд буцаж ормоор байгаа гэсэн. За энэ бол 722 мянга болж байна. За тэгээд одоо ингээд хүнс гэд гэр бүлийнхаа хүнсний 7 хоногийн хэрэглээний мөнгөийг бичнэ. За хүнсэн дээр бол манайх нэг 7 хоногт мах байгаа. Тэгээ нүг ногоонуудаа бишийн ногоонуудаа нөгөө хүлдээгөөд бэлдсэн маш та тэр бол гайгүй болчтiin. Тэгээд нөгөө жижиг сайжиг одоо борцог дээр талах малах эдэр гэсэн тиймэрхүү авах юмнууд л авна гэсэн. Тэгэхээр тэрийг нэг 150 мянга тавьчих.
150,000. За тэгээд унаа энэ бол ер нь бензиний мөнгө байгаа. Тэгэхээр 7 хоногт нэг 50,000 төгрөг зогсоолтойгоо гээд 50,000 төгрөг. За тэгээд гарын мөнгө. За би бол өдөрт нэг 20,000 төгрөгийг өөртөө гарын мөнгө өгье гэж бодож байна. Би яад ил нөгөө гадуур аягүй их ажил амжуулж байгаа. Тэгэнгүүт нөгөө гадуур явхаар ер нь бол өглөөдөө хоолоо бэлдээд аваад явж байгаа. Тэгээд хоолоо бэлдээж авч уухаа маа бэлдээд авч явхаар ер нь бол мөнгө өрөх заавал шаардлагагүй. Гэхдээ нөгөө заримдаа ингээл тэгээ гаднаас нэг кофе авч явах ч юм уу нэг тиймэрхүү тохиолдол гарахгүй тулд өөртөө нэг гарын нэг хязгаартай ямар ч тааж мөнгө тавьж өгöd тэр мөнгөө өрөөгүй байх юм бол энэ 20,000-аа шууд ингээд 7 хоногийн төгсгөл аль нэг хуримтлал руугаа хийх юм бол би илүү их гоё урам аваад явах учраас тэгэж тооцоолохоор ингээ хийгэж бодож байна. Тэгэнгүүт 20,000-ыг өөрчих нь 7 гээд ингээ 140,000-ыг би зүгээр ингээд төрөвчөндөө ч юм уу нэг юмдаа ингээ байлгах чинь хэсэг байна шүү дээ. Тэрнээс зарцуулбал зарцуулна, зарцуулахгүй бол зарцуулахгүй. За тэгээ явна гэсэн. За тэгмүүд энэ 7 хоногийн мөнгө чинь ингээ 140,000 дээр нэмэх нь 150,000, нэмэх нь 50,000. Ингээ 340,000 болж байна. За одоо энийга бэлэн мөнгөний задрагааны хуудсан дээрээ бичнэ. За тэгэхээр энэ хүнснээс эхлээ бичнэ гэсэн. За хүнсний нийт зүүн 150,000, 150,000-аагаа 7 ширхэг 20,000, 1 ширхэг 10,000-аар авчий. За унаага болохоор 50,000 төгрөг. Эний болоо 2 ширхэг 1 ширхэг гээд авчий. Гарын мөнгө болохоор 140 7 ширхэг авчий. За хөвгүүд. За одоо хөвгүүдийн юм болохоор ер нь бол яг гайгүй байгаа. Нэг ганц 2 өмдөл аавна. Тэнгүүд энэ 52 7 хоногийн мөнгөөрөө болохоор ийм 2 юм хийх гээд байгаа. Нэг нь болохоор шинэ жилдээ нэг тодорхой хэмжээний мөнгөөр нь одоо бэлэг мэлэг авдаг ч юм уу. Нэг сарын 5-нд тэгээ манай том хүүгийн төрсөдөр болдог учраас тэр одоо төрсөдөр болон шинэ жилийн мөнгийг яг энэний хуримтлалаас гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хөрөлтөөр. За энийг болохоор нэг хариун цэврийн хэрэгслийг болохоор гээд $220 гэхээр ингээд 11 юм шүү дээ. За 52 7 хоног. Гэхдээ энэ 220,000 юм чинь нэг мөсөн энийг юу яачмаар юм бэ? Дансаар шилжүүлээд 200-ын дансаар 120,000 л зөвхөн юугаар гэ ботчвол зүгээр юм байна. Бэлнээр хийнгээд. За ингээд болж байна. За тэнгууд энийхээ нийлбэрийг доошоо гаргаж ирнэ. 9 7 7 14 16 17 18 19 19 дээр 21 гэдэг чинь 40 40-ыг үржих нь 20,000 800,000 1 2 3 4 5 6 60,000 ингээд 862,000 төгрөг болж байгаа юм. Нийт. За энийг бас нэмээд 720 нэмэх нь 300 сая 620,000 тэгэнгүүт энээс хасах нь 862,000 за яг таарч байна. За тэгэнгүүтээ энэ дээр чинь юу байгаа? 20,000 төгрөг 40 ширхэг
За ингээ энийгээ банк руу очиод банкнаас мөнгө авна. Тэгээд ер нь бол бэлнээр мөнгө зарцуулаад явна гэсэн үг. Одоо мөнгөө харилцгаая. За ерөнхийдөө энэ 7 хоногийн хэрэглээнийхээ мөнгийг болохоор би энэ хоёртой хийн. Энэ болохоор би одоо нэг өдөр тутамд авч явж байгаа юм хөөрхөн юм нэг юу байгаа. Энийг сая Солонгос явхад нөгөө бэлгэнд хүсэхгүй тэгэнгүүт энэ дотор ингээд юмнуудаа хийцэн байж байгаа. Тэгэхээр энэ дотор одоо энэ нөгөө нэг хүнсний мөнгө болон энэ гарын мөнгөө хүнсний мөнгөө хийгээд дими юм байна. Хүнсний мөнгөө энэ дотор чи хүнс унаа хоёроо ер нь. Тэгэнгүүтээ энийгээ зүгээр машин дотроо байлгаж яг энийгээ болохоор би ингээд ойрхон ингээд нөгөө кармандаа ч юм авч явж байгаа даахгүй юу. Тэгэхээр энийг хэмчээсэн дээр юм байна. За тэгэхээр 7 хоногийн хэрэглээний мөнгнөөс эхлээд хийгээд эхэлчих. За хүнсэндээ 150 мянга. 1 2 3 4 5 6 7. За ингээд 150 мянган төгрөг хүнсэнд хийнэ. За энэ хүнсээрээ юу авах гэж байна гэхээр энэ одоо нөгөө 7 хоногийн турш гэртээ авах одоо ойр зургийн юмнууд гэсэн үг. Манайх нөгөө хүнсний ногоогоо бэлдээд хөлдөөцсөн тэгээ мах ер нь байгаа учраас ер нь жижиг сажиг авах юмнуудаа л одоо энэчнээс аавна гэсэн үг. Тэгээ нөгөө нэг дээр нэг хуримтлаараа нэг ногоонууд бэлдээд аваад ясмаа тэр одоо ерөнхийдөө талдаа ороод удахгүй бас дуусах шинжтэйгаа. Тэгэхээр ер нь бол тэгээ бэлтчихээрс айгүй амар юм бэлээ. Өглөөдөө хоол ундаа хийгээд аваа явахад хүртэл ингээл шууд торноос гаргаж ирээл одоо порцоор ингээл хоолнд хийхэд бол айгүй хурдан болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь тэр аргыг цаашдаа ч гэсэндээ ашиглаад явъя гэж бодож байгаа. За унаан дээрээ 50 мянга хийш. За энэ унааны мөнгө болохоор би бензин гэж бодож байгаа юм. За тэгээд бас хаяа нэг зогсоол идэртч гэдэг юм уу те тэр зүйл зарцуулагдах хаар төлөвлөж байна. Одоохондоо бол манай машин бензинтэйгээ тэгэхээр зогсоол өдөртэйгээ нийлээд гайгүй хурж байх гэж байна. За тэгээ энэ хавц бол ер нь бол машин дотор явж явах хавц гэж би бодож байгаа. За 140 мянган төгрөг. Гарын мөнгө 1 2 3 4 5 6 7. За энэ гарын мөнгө болохоор би ингэж тооцсон. Өдөрт 20 мянган төгрөг гэд ингээд 7 хоногийн мөнгө гэж тооцсон. Тэгээд ерөнхийдөө энэ мөнгийг аль болох өрөхгүй байхыг хичээнэ. Тэгээ өрөхгүй байснараа би одоо нөгөө нэг тэгээ өөр хуримтлал хийх боломж ол бүрднэ гэсэн үг. За. За тэгээ энийг аяшигээ хийж аль болох энээсээ мөнгө өрөхгүй байхын сайн гэсэн үг. Тэгэхээр дараагийн 7 хоногийн бичлэгээр энээс хэрэг мөнгө үлдснийгээ бас хэдүүлээ харцгаана. За ингээд 7 хоногийн хэрэглээний мөнгө бол болж байна. За одоо болохоор бусад хэрэглээний хавцснууд. За хөвгүүдийн хэрэглээ 30 мянган төгрөг хий. За ингээд нийлээд 55 мянган. За гэр ах ариун цэврийн хэрэгсэлтээр 10 мянган төгрөг. Гэт 20 30 40 50 55 57. За эрүүл мэнд дээр нэг 10 мянган төгрөг байгаа байна. Гэр бүл дээр мөнгө авахгүй гоо сайхан. Дээр 30 мянган төгрөг. За ингээд нийлээд 20 30 40 50 60 65 67 мянган төгрөг. За машины эрхсэлтээр одоо гой сайхан дээр бас нэг шинэ жилийнхаа би юунуудыг хэлгэн нөгөө хумсаа анзлуулна. Хумс бүр амар гоё анзлцсан маас тэгснэ энэ одоо ингээ хоёр хумс маань хугарцсан. Дахиад энд нэг хуурах гээд байгаа. Тэгээд энийгээ янзлуулаад дээрээс нь сармос хэлгийн хөлийнхөө хумсыг янзлуулна. Тэгэхээр энэ дээрээ мөнгө нэмээд би энэ 7 хоногийн сүүлээр дахиад мөнгө хөрөлт явна. За гоо сайхан дээр нь мөнгөө нэмсэн. Машины эрхсэлтээр бас ийм мөнгө байна. За ер нь бол энийг юу яа гэж бодож байгаа. Энэ одоо мөнгийг төр зур аваад би одоо зарим хэрэглэхдэггүй хавцнуудаа штэ ингэн. Аваад яхаад. Энэ эрүүл мэнд бас юу яагаад. Энэ эрүүл мэндийн хавцыг бас авна.
За чи хөвгүүд дээр бас 30 мянган төгрөг хийсэн. Энэ дээр дүрсээ бодох юм шүү дээ. Хар өнгө алга болсон чи цэнгэр өнгөр болчихлоо. За тэгэнгүүт одоо хурмынхаа энэ 200 мянгаыг одоо шууд шилжүүлнэ. Тэгэхээр биш дээ энэ хурмын дээрээ энэ мөнгө орлуулагчаасаа хийн гэсэн. Таасанд. За энэ нас мөнгө хаанаас гарч ирсэн бэ гэхээр нөгөө байрны мөнгөний хавцсан дотор байж исэн мөнгө байгаа. Тэгэхээр энийг төр зурдаа ийшээ тавьчих. Эдраар би яах ч байгаа та гэдэгтэй одоо хэлнэ. 200 мянган төгрөг аваад тэгээд энэ хурмынхаа оромжлолт хийж. Хурмынхаа хоромтлалтаа хийнгүүтээ дахиад нэмээд 20 мянга төгрөг. За ингэхээр 500 700 мянган төгрөг даансанд 20 40 50 20 40 60 80 ингээд 800 20 40 60 70 80 90 910 920 мянган төгрөг байна. За яг таарч энэ өмнөх үлдэгдэл ингээд 700 мянга байсан. Тэрэн дээр 220-ыг нэмэхээр 920 мянга. За энэ 52 оны чаленж. Тэгээ энийгээ уул нэг жоохон мөнгө, жоохон ахиухан байвал жоохон эргэлдүүл болуулна бас тий. Гэтэ одоо энэ яг эргэлдүүлэх хэмжээний ч мөнгө биш л тий. За 52 7 дээр болохоор 432 мянган төгрөг нэмэн. За тэгэхээр биш тий. Хараа баахан 100 мянгатууд энийг юу яач? Бүхэлдчих юм тач. Бүхэлдэх 500 мянган төгрөг. За тэгвэл энэ чинээс ямар тач энэ чи одоо байгаа бүх мөнгө таарах юм шиг байна. 1 2 3 4 5 6 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. Ингээ 20 гэхээр чи энэ 400 мянга болон 420 30 432 мянган төгрөг таарч байна. За тэгэнгүүт 432 мянга гэсэн байгаа. Одоо энийг нийлүүлээд тоолно гэсэн үг. За ингээд дансан дотор 100 200 300 400 500 600 700 700 20 40 60 80 820 40 60 80 920 40 60 80 сая ингээд сая 20 40 60 80 100 20 30 40 50 60 70 80 83 сая 183 мянган төгрөг. 1 сая 183 мянган төгрөг. За нэг одоо туцаад. 1 сая 183 мянгаас хасах нь 432 гэхээр 751 мянга. За яг таарч. За энэ 52 7-ыг маань одоо нэг 4-7 хоногийн мөнгө нэмэгдээл ерөөсөө хуримтлал маань задарна гэсэн үг шүү дээ тий. Энэ мөнгөөр олсон нөө шинэ жил болон шинэ жилээр бид нар бас нэг Сүхбаатар явж магадгүй гэсэн ийм төлөвлөгөө гарч байгаа. Тэгэхээр тэр мөр одоо тэгээд тэрний дараа 1 сарын 5-нд манай том хүүгийн маань төрс өдөр болдог учраас тэрэн дээр бас зарцуулагдах төлөвтэй байгаа. За энийг би 46 хүртэл яасан. За ингээд 4 төгс үлдчихээн. Энийг будаад л юусоо дуусгахны. За одоо энэ шинэ юм яах гээд байгаа вэ гэхээр энэ чи хэдэн төгрөг байна гэдгийг эхлээд нь тоолоод.
180 мянган төгрөг байгаа юм. Тэгэхээр энийг биш үү би ингэж бодоод байгаа. Энэ альмыг бодох уу эсвэл энэ тогтоог дүрх үү гэж бодоод байгаа хгүй юу? Энэ альмыг 90 өдөрт хэр олон 5 мянган төгрөг цуглуулж чадахгүй гэж дүрх үү? Тхиим бол нь штэ би нөгөө өдөр алган энэ нөгөө мөнгнөөсөө дэшигээ хийгээд иж болох байхгүй юу? За тэгвэл тэгж явъя гэж бодож байна. Тэгээ угаасаа өдөр алган надад ингэж төсвөлсөн мөнгө байгаа. Тэгээ тэрийг өрөхгүй юу гэдгээс шалтгаалаад энэчнээ ингэж мөнгө хийгээд явчих. Тэгэхээр яг юм шиг санагдаж байна. Одоо боллоо гэхдээ яг энэ байгаа мөнгнүүдээ 180 мянгаыг тав тугаахаар штэ. Мянгаыг 36 ширхэг альмыг бодох юм байна. Тэгээ энэ хэдэн айлан байгаа вэ гэхээр 1 2 3 4 6 7 8 9 10 11 12 13 айлан 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 гөрчөн 14 гээд энэ нийт 182 дүрс байгаа. Тэрнээсээ аль хэр олон альмыг 90 өдөрт дүүргэж чадах уу. Гэхдээ энийг 90 өдөрт гэхгүй одоо би шинэ жилээс өмнө л гэж үзэн л те. Тэгэхээр шинэ жилээс өмнө хэр олон одоо 50000 төгрөг цуглуулж чадхаа бас үзье. Одоо болохоор яг 30 хийдэлээ сая 180 мянгаыг хуваах нь 5000. 36 ширхэг альмыг болно. За одоо энийг 90 өдөрт цуглуулах тогтоо байгаа л. За тэгэхээр энэ дээр нэг шинэ чаленж нэмэгдлээ. 180 мянга. Тэгээ шинэ жилээр болохоор ингээд энэ ногоон өнгөрч. Шинэ жилээр задлах юм 2 чаленжтай боллоо гэсэн үг. Тийм. За бас энэ нэг юу байгаа? Энийний бол 2 100 тогтоо хоёлаа дүүрсэн баггүй юу? Энийгаа дүүргсэн. За тэгтээ биш дээ. Би энийг болохоор одоо 1 сарын 1-ээс дахиад шууд 100 тогтооны чаленж эхлэв штэ задгаа мөнгөний. Тэрнийга яваад эхэлчихье гэж бодож. Яагаад тэгэхээр энэ ч нэг ийм их задгаа мөнгө цугларсан байгаа юм. Эсвэл зүгээр энэ ч ингээд мөнгөө ингээд хийгээл ээжээ. Тэгээ яг нөгөө нэг дэвтрээ нээдэг штэ. Тэгээ тэр үедээ энэжээ байгаа мөнгнүүдээ ингээд гоё хуваарлаад явуучвал бас илүү зүгээр ах л та. За тэгэхээр одоохондоо зүгээр задгаа мөнгнүүдээ энэ дотор ингээд хайрцагтаа ингээд хийгээл явж ий. Тэгээд 1 сарын 1-ээс эхлээд яг 100 тогтоогоо ингээд дүүргээд явсан дээр юм байна гэж сая бодчихлоо. За тэгэхээр өнөөдрийн бичлэг бол ямар тач юм байла. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.